JCI Монгол байгууллагын ууган салбаруудын нэг болох дархан салбар маань 20 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа явдалд нийт JCI дархан салбарын гишүүд, дэмжигчид, дархан салбарыг энэ 20 жилд удирдах явж байсан ерөнхийлөгч нар болон түүний багийнх нь нийт гишүүдтэй чин сэтгэлээс халуун мэндийг дэвшүүлье. JCI дархан бол манай орон нутгийн залуучуудын манлайллын бас том байгууллага. Дархан хотоос одоо өнөөдөр улс төрд орцож байгаа, бизнес эрхэлж байгаа энэ олон залуучууд дархан JCI-гээс төрөн гарсан байдаг. Өнөөдөр дархан JCI-д одоо 2 салбар байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ маань орон нутагт манай залуучуудын идэвх оролцоо маш өндөр байгаагийн бас нэг юм хэлбэр. Энэ мөчид 20 жилийнхаа баярыг тэмдэглэж байгаа дархан JCI-гийн найз нөхөд хамт олонд та бүгдээр нь амьдралын хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөж та бүхнийхээ цаашлын үйл хөдөлмөрт чинь өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Бид бүгдийг JCI гэдэг нэг энэ их гэр бүлд нэгтгэж нөхөрлүүлж хамтарч ажиллаж амьдруулж байгаа JCI-даа маш их баярлалаа. Сайн байцгаана уу JCI дархны яамнаас нараа та бүхэн 20 жилийн баярын мэнд хүргэе. Найрамдлын хот дархнаараа улагчсан дархан JCI-ийн эрхэм манд нар та бүхэндээ 20 жил хийж бүтээснээ дүгнэж дараагийн 20 жилд улам илүү олон зүйлүүдийг амжилттай сайн хийлгэж төлөвлөн амжилттай яваасаа гэж хүсэж байна. Баярлалаа JCI дархан. JCI дархан салбар байгууллага маань энэ жил 20 жилийн баяраа тэмдэглэж байгаа эрхэм гишүүд, эрхэм сенаторууд, төгсөгчид, үеийн ерөнхийлөгч нар та бүхэндээ чин сэтгэлээсээ баярын мэндийг дэвшүүлье. 1996 онд JCI Азийн хүн талын бүс нутгийг хөгжүүлэх зөвлөл буюу APDC-ийн Монгол улсад 2 дахь салбар байгуулах цаг болсон. Ерөнхийдөө Улаанбаатар хотоос халаад орон нутагт JCI-ийн хөтөлбөрийг өргөнүүлье гэсэн зорилт хамтран тавьсны үндсэн дээр JCI Монгол байгууллага удирдлагууд ярилцж байгаад дарханд 2 дахь салбараа байгуулъя гэсэн яриа хийсэн. Тэгээ ерөнхийдөө JCI дархан гэдэг байгууллага маань өөрсдөө залуучдынхаа санаачлахаар бүтсэн учраас дандаа эрчтэй, хүчтэй орон нутгаа хөгжүүлэхээ гэсэн залуучуудыг үргэлж гишүүнчлэхийнхаа хүрээгээ тэлжсэн болохоор өнөөдөр манад 2 дахь салбар байгууллага гэдэг тодтголоор бусдыгаа манлааж бас орон нутагт JCI-гийн хөлөө өрнүүлэхэд маш өндөр хувь нэмэр оруулж байгааг сонсоход хэлхэн зүйтэй болов гэж бодож байна. Баярлалаа JCI. JCI дархан салбар бол үнэхээр JCI-гийн хамгийн ууган салбаруудын нэг. Дархны залуучууд маш идэвхтэй, санаачлагтай болохоор бол Монгол улсад хамгийн анхны шахуу 2 дахь салбарыг нээсэн байгаа. Тэгээд дархныхаа галтаа цогтой залуучуудад 20 жилийн мэндийг хүргье. Сайн байцгаана уу? Саяхан 100 жилийнхаа тэмлээд удааг байгаа JCI байгууллагын JCI дархан салбар байгууллага маань 20 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа баярт үйл явдал тохиолдож байгаа юм байна. Өөрийн одоо бяцхан түүхээ дуртахад миний одоо ээж минь JCI дархан салбар байгууллагын гишүүн байсныг дуртахад таатай байна. JCI дархан салбар байгууллагыг өдөө болтол одоо үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь амжилттай авч явж ирсэн үеийн ерөнхийлөгчид, нийт гишүүд, сенаторууд та бүхэн цаашдын ажил үйлс амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсэн ирээрэй. Баярлалаа JCI. JCI-тэй холбогдсон түүх бол дархны залуучуудыг эрг өөрчлөлтийг авчрах, дархныхаа залуусыг манлайлан оролцох зорилготойгоор JCI байгууллагын хэлсэн орж ирсэн. Энэ сайхан байгууллагын гишүүн болж явдахдаа үргэлж бахархалтай байдаг юм аа. JCI дархны үеийн ерөнхийлөгчид, сенаторууд, үүсгэн байгуулагчид, нийт гишүүдтэй баярын мэнд дэвшүүлье. За сайн байцгаана уу? Би дархан JCI-ийн 2000 оны гишүүн Төмөр хоёр байна. Ингээд энэ жил Монголын JCI байгууллагын 25 жилийн болж байгаад нийт JCI-чуудаа баярын мэнд хүргье. За энэ жил мөн дархан JCI маань 20 жилийн болж байгаа. Ингээд нийт дархан JCI-чуудаа баярын халуун мэндийг хүргье. Баярлалаа JCI. Сайн байцгаана уу? JCI дархан салбарын
эерэг ирч хүчтэй залуучуудаа JSI дархан салбарын 2011 оны SG оюунчин байна. JSI дархан салбарын нийт үе үеийн ерөнхийлөгчид, сенаторууд, нийт гишүүдтэй 20 жилийн байрын мэндийг хүргэж байгааг мэд хүлээн авна уу. Баярлалаа JSI.